хүүхдүүдээ иргэний ус зүйн боловсролын шинэ бүлэг сэдв эхэлж байна. Уламжлалт төв соёлоосоо суралцъя буюу өнөөдрийн хичээлийн сэдв ургийн иш түүхээс улс Монголын түүх эхэлдгийг мэдэж гэр бүлийн уламжлалт ёсыг танин мэдэх. Ургийн иш түүхээс улс Монголын түүх эхэлнэ гэдэг нь төр улсын язгуур үндэс нь гэр бүл юм. Гэр бүлээс улс үндэстэн бүрддэг. Нүүдэлчин олон мянган жилийн түүхэн уламжлалт Монгол гэр бүлийн харилцааны уламжлалт асар их түүхтэй, баялаг агуулгатай, өөрийн гэсэн өрмөц шинжтэй юм. Нүүдэлчид өөрийн соёлын түүхийг манай иргэний өмнөх 3 дугаар зууны үеэс эхлэн бичиж эхэлсэн гэж үзвэл туулсан зам нь урт. Гэр бүл аливаа төр улсын үндэс учир улс үндэстний өсөж үржих, өөдлөн нэвчих үр удамгаа үлдээх том агуулгатай. Монгол хүн гэр бүлийн түүхэн уламжлалт, ёс заншил, зан үйлийн уламжлалыг судлан үзэх нь хойч үеийн залуучууд өвлөн авах юм их бий гэдгийг тогтооход оршдог байна. Удам угсаагаа мэдхийн учир. Энэ нь цусан төрөл ах дүүс хоорондоо гэр бүл болохоос сэргийлдэг арга бөгөөд эс бөгөөс удам угсаа мөхийн аюултайг бүр эрт цагаас мэддэг байсныг гэрчилнэ. Ураг төрөл нь үр хүүхдийн мах цусны залхамж юм. Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяа бүрт чонд гэргийн гоо марал дагуулan Тэнгис далай гэдэлж онон мөрний их бурхан халдуунд нутаглан Батцагаан нэр түнгүүн дөрүүлжээ хэмээн эхэлдэг бөгөөд Тэмүүжин Чингис хааны удам судар ураг төрлийн хөөн үзвэл 23 дахь үеийг Тэмүүжин гих бөгөөд Тэмүүжний хүүхдүүд 24 дахь үе нь болдог байна. Гэр бүлийн ёс гэж юуг ойлгох вэ? Эцэг өвгдөөс даган мөрдөж ирсэн танай гэр бүлийн нэг ёсыг гэр бүлийн ёс гэж үздэг. Гэр бүлийн хүрээнд үндэсний уламжлалаа дагах ёс гэж юу хэлэх вэ? Угаан бодцгоо. Гэр бүл бүхэн гарал үүслээрээ тодорхой үндэстэнд хамаарагдах тул тэр үндэсний дотор мөрдөгдөг ёс заншлыг танай гэр бүлч мөн адил мөрддөг байхыг хэлнэ. Дараагийн асуулт: айл гэрийн ёс ба үндэсний уламжлал хоёрыг хэрхэн хослуулах вэ? Тухайн гэр бүл ямар үндэстэнд харьяалагдаж үндэснийхээ нийтээр дагаж мөрддөг ямар зан заншлыг дагаж байна түүнийгээ зөвхөн танай гэр бүлийнхэн өвөг дээдсээсээ авч уламжилсан зан заншилтайгаа хамттан мөрдгийг хэлдэг. Хуримтлах ёс гэж юу вэ? Үндэстэн бүхний дотор анх гэр бүл болж байгаа хүмүүс хуримтлахдаа өөр өөрийн гэсэн үндэстний хуримтлах ёс жаяг дэг журмаа дагаж тусгай ёслол үлдгийг хэлдэг. Танай гэр бүлийн гишүүд бие биеэ хэрхэн хүндэтгдэг вэ? Дараах хүснэгтийг бүглөөрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.